Сайн бацгааны үзэгчтэй үндэсний үс соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин туриз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Өмнөг аймгийн хам богдсомоос за тэр тусмаа та бүхний бас сайн мэдэх одоо Монголын цул хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг оюутлогоо компани Арган далаас эхэлж байна. За бидний зорж ирсэн айл бол Өмнөг аймгийн хам богдсомын малчин Батгадах гэж айлыг зорь ирсэн. Тэгээд үзэгч та бүхэнтэйгээ тун удахгүй гэрийн эзэдийг танилцуулъя. Малчин гэхээсээ илүү бас маш их аж ахуйч хүү юм шиг санагдаж байна. Яг гэрийн гадаа ирэхэд бол бас нэг багийн төвчм шиг, сум суурин юм шиг бас олон барилгатай. За мал малгаас гаднаас зөндөө аж ахуй эрхэлдэг юм шиг санагдаж байна. Ингээд гэрийн эзэдийг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Та бүхнийг айлдаа урьж байна. За бидний зорж ирсэн айл бол 3 дугаар өгийн одоо хам богдсомын 3 дугаар өгийн малчин Батгадах гэж айлдэрсэн. За гэрийн эзэгтэй ургамал цэцэг тийм ээ. За сайхан намарцаж байна уу? Сайхан намарч байна. Тань сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. Ажил хөдөлмөр өндөр. Тоглох сайхан байна. За танаа нутгаас харин янз бүрийн сайхан намар болж байна да. Энэ жил сайхан налгар намар болж байна. Асуудал байхгүй. Нодны эрт намар ороо ичиг сая гэсэн энэ жил зончлого ерөөсөн үндсэндээ бол энд 2 жил бол ер нь гэдэг юм бол сайн байгаа. За. Өнөөдөр харин жоохон салхитай өдөр тарчуу да тийм ээ. Тийм байна. Хур элбэгтэй байна энэ жил. Энэ жил хур борооны хувьд элбэг гэхээсээ илүү байцсан чиг одоо нодны намрын чигнээс одоо энэ зонжонгод ичтэй шүү дээ. Одоо намар 10 сард бороо орсон. Тэрүүнээс хойш ирсэн тэр чигээр хам богдсомын хэмжээнд ерөөсөн баг Монгол орн энэ говийн бүсийн хэмжээнд бараг тэгж идсэн байгаа. Бороо хур бол баг зэрэг багаар орсон. Тийм айхтар их бороо ороогүй. Тэнгэрийн жигнэсээ илүү газрын чиг нь л илүү байж тийм ээ. Тий. Говьч тэгээд одоо яг ингээ харахад бол бас ингээ нэг жоохон сэрэг юм шиг харагдаж байгаа боловч идж байгаа өвс нь мал даамаг шимтэй юм л да. Чанартай. Манай одоо хожир шүү сайтай ч юм уу. Ялангуяа энэ манай хам богдсомын нутаг бол ер нь мал их тохиромжтой. Хангаа хүмүүсүүдийг харахад бол одоо нэг л жоохон тажирхан юм шиг харагдах боловч энд манай энэ дассан малдан бол боломжийн. Зослондаа бол одоо нөгөө бол одоо энэ жил бол ногоотой ерөөс асуудал байхгүй ногоотой. Гэр бүл удам угсаатай нь бас танилцсанаа. Хам богдын уугуул айл байна уу? Уугуул. Ойлоо. Тэр ойлоо хамбог. Ойлоо. Уугуул энэ хам богдсомын жоохон төрөөд юм уу сэ. 3 хүүхэдтэй. 2 хүү нэг охинтой. 2 хүү ойдлогоо урах ажиллаж байна. Нэг охин хам богдсомон дээр биеийн тамирын тэр спорт заланд ажилладаг. За. Одоо ч тэгээд чөлөө төрхий дасгалж өссөн мэрэгчлэр төгсөж ирсэн. За. Хүүхдүүд бол бүгд тусдаа гарцсан. Баганд гараагүй, нэг хүү баганд гараагүй. Тэгтээ оюутлогод ажиллаж байгаа. Одоо ажилдаа явцгаа сая ямарч жагаад ажилд орсон. За. Анаач ер нь бас яг л энэ оюутлогоо хаяанд юм биш тийм ээ. Оюутлогоо ороход хамгийн ойрхон айл манайх шүү дээ. Тийм 3 км. Тэгэл одоо яг энэ айлууд ч олон юм. Тэгэл өөртөө тэр энэ бэлчээртэй тааруулсан тийм зохисны чанартай хайдан мал тоонд барай болж ивэл эдийн засгийн эргэлтэнд оруулаад айл болохоор олон болохгүй. Тийм ээ. Тийм л зүйлийг баримталж ил байна л да. Тэр нь бол яг харагдаж байна. Би одоо дөрөв ирж явах зоонд харж исэн. Одоо энэ малчин айлд хүрээд ирүү нэг багийн төв дээр хүрээд ирүү гэд ярьж исэн байхгүй юу. Танах ч бас мал малгахын хайж байгаа бол бас нэлээд ажил өрнүүлдэг болтой айл юм байна. Тэгээ орж ирээд ингээ харж яхна бас аж ахуй нэг юм байна тийм ээ. Тийм ямар ер нь үйл ажиллагаа явуулаад байна. За одоо мал малгахаас гадна 2004 оноос эхлээд би далайн дуулгын компани байгуулад 8 нэрийн төрлийн барааны дэлгүүр ажиллуулад одоо тэгээд энэ орчмын хүмүүс ч юм уу одоо энэ явдал суудлын хүмүүс дэмжиж хэд мэд явдаг ч юм уу энэ явцсан хүмүүсүүд тэгээд энэ гавлууд өргөдийн урдтал ер нь энэ авийнхан ингээл үйлчлүүлдэг бас
5-10 км дөхөн байгаад энд нь олон улсын ачаар төгсөл бас хэрэгтэй юм болов гэсэн үүднээс одоо тийм асар том биш л дээ. Миний зүгээр нэг жижиг битэртэй болдог. Тэгээд нэг ийм үйл ажиллагаа явуулаад одоо үндсэндээ 30 жил болох гэдэг шүү дээ. Нөө зөө. Тийм. Өө тийм ээ. Бас ингээд ийшээгээ 30-40 км давхиж бас нэг сум морж нэг жалжуул явахын оронд эндээ ойрхон танахаас авчиж ивэл бас авчиж ивэл бас тэгээд бид ойлголоо шүү дээ. Тэр улсуудын цаг зав авч үүднээс л гэж л одоо ийм үйл ажиллагаа явуулаад байж байдгийг. За дэлгүүрээс өөр ямар юм бэ? Одоо бас том техник, гараж, мараш ингээл одоо ингэж хоёлаа гадуур явж үзнэ. Дэлгүүрээс гадна би дээр нэг ийм санаачилсан юм. Одоо жишээлбэл энэ манай нутагч гэдэг юм уу ер нь манайч гэх хүн байхгүй дээ Монгол орны хэмжээнд мал малж байгаа хүмүүс 50-аас 60 насны хүмүүс ерөөсөө нэг 2 хүн үлдчихэж байна шүү дээ. Бараг бүх сум аймагуудыг гэж хэлж бас болохгүй л дээ. Тэгэж бас тийм юу яаж вэ? Тийм ээ. Ер нь гэхдээ ихэвчлэн. Тэгээ энэ бид одоо өөрснийхөө биеийн амрыг бодоод ингээд төв сурын газар амьдрал бол бас амьдрах боломж байна. Одоо нүүдлийн мал аж ахуй соёлоо энэ хүүхдүүдтэй одоо уул уурхад ажиллаж байгаа мэдээ тэтгэврт гарна. Тэгэхээр зэрэг энэ нэг бид нарт уламжлуулах үүднээс энэ танахтай байгаа дээрээ мал аж ахуйхаа одоо өв соёлыг л тээгэл өдөөл байж л байл. Тэгээд энэ 50-аас 60 насны энэ хүмүүс энэ хөдөөгөр одоо нэг 2 хүн ингээд байж шүү дээ. Тэгээ тэр хүмүүсүүдийг бас орой үдшийн цагаар бас нэг зугаа цэнгэртэй байх хөгжим бүжгийн нэг тийм өөрийнхөө хэмжээнд нэг тийм заал хийсэн. Өөрснийхөө хөрөнгөөр. Гэхдээ яг бидний тусал дэмжсэн хүмүүс бас байгаа. Тэр бүгдийг бас одоо жишээлбэл оюутлогоо Эхлээд өөрсдийнх хөрөнгөөр жижигхэн хуучин дэлгүүр байсан юугаа заал болгосон байсан. Бүжгийн заал гэдгээс байсан. Тэгээд улсууд нь олон цуглаа түн дүүрээд бутахгүй да тэгээд яхан томссон. Томруулсан. Томруулахтан зэрэг тэгээ бас хүмүүс надад тусалсан дэмжсэн хүмүүс бас байна. Оюутлогоо орнотын харилцааны хэлцэн байгальмаа гэдэг хүн надад бас тусал дэмжиж өгсөн. Уужмод компани зэрэг Эрдэнэ чиргээд залуу бас мөнгөнд тусламж бас зах ёсны тусламж дэмжлэг үзүүлсэн. Тэгээ олон нийт тэгээ би тэр өөрийнхөө дөрөнгөөр малынхаа ашиг шиний яваад ингээд нэг заал барьсан. Сүүлөө гэж жоохон дардс тоглодог болсон. Нэг үе бүжиг болсон. Тэгж бол дардс тагсан, тенс тоглосон. Чөлөө цагаан би тэр хүмүүсүүдийг нэг орой утас маажаад унтаж байснаас нэг орой ирээд энд хөдөлгөөн хийгээд биендээ хөдөлгөөн хийгээ байж байгаа бол эрүүл мэнд нь хэрэгтэй гэдэг үгтэй яагаад те өөрийнхөө юугаар л тийм нийгмийн хариуцлагаа өрөнд гэж ярих юм уу та. Тийм л юм ийсэн юм те. Яг би тэр өөрсдөө санаачлаад манай хүн өөрөө тэр бүжиг их юмнуудыг бол одоо ингээд зохион байгуулаад явчихдаг. Би бол гадуурх тэр одоо хүн амт хэрэгтэй зэрэг нэг айл айдахтай байлгаж байгаа нэг орой цалил сайхан өнгөрүүлээ. Одоо жишээлбэл өөр энэ орчмын бүх энэ голынхаа хүмүүсүүдийг цуглуулад одоо цагаан сарын дараа нэг засал ном хийдэг шүү дээ. Тэр үедээ бүх улсуудаа ачиж жагаад оюутлогоо манай нэг сайн дүү танилцсан байгаа. Тэр үнийг ачаараа ном уншлаа бүх заслыг хийгээд энэ заалан дайгаа явуулчихна, үйл ажиллагаа явуулчихна. Нөө зөө. Тийм л юм явуулд юм бэ тэр яхав та зүг. Ямар гоё юм бэ? Энд чинь ихтэй мундаг байна шүү дээ, тий? Хүмүүсийн одоо шилээ цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд энэ ч бас хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Дээрээс нь эрүүл мэндэд нь бас ингээд хөрөнгө оруулалт хийгээд байна шүү дээ. Бас би банкын хөдөлгөөнтэй байлгах. Тэрийг бол одоо баг таныг санаачсан бол таны чи өглөө болгон гүйдэг гэж бас ирэхээс өмнө бас нэг айлынхаа жоохон мэдээллийг авсан юм а би. Тэгсэн чинь таныг одоо өглөө болгон багтаанаг 7 км гүйдгэлг нь ер нь бас их эрүүл амьдралыг бас нэлээд сайн хэрэгжүүлж байгаа. Үгүй сонслоо урмалцагчийг. Тэгээ би өглөө болгон гүйдэг одоо нэг 2001 оноос л эхэлсэндээ ингээд нуруу өвдөд би өвдөг даралт ихсдэг их өвчтөй байсан. Тэгэл одоо яавал зүгээр болох уу гэж одоо яасан. Тэгэл дасгал хөдөлгөөн хийвэл эрүүл болдог гэж одоо утаснаас л харсан та. Тэгэл дасгал хөдөлгөөн хийгээл гүйж эхэлсэн өглөө болгон талдаа 8 км биш талдаа 4 км 200 таа яваад ийш баруун хараа тэрлүүгэн гүгээд ирдэг. Тэгээд 8 км. Жижиг нэг 8 км гүйчдэг байна шүү дээ, тий. Лөөст болоо явахаас тусал алга болчихно шүү дээ. Хасаа өмнө тэгээд яг зүйд ирчээд
Одоо тэгээд бие эрүүлэнд бол хамаагүй сэрэгцсэн байл үү? Сэрэгс одоо ямар ч тийм эмнээ байхгүй. байхгүй. Оо за. Даралтай юм байнгууд, өвчин намдаах юм байнгууд л байсан. Одоо тийм огт байх. Одоо манайд бараг юм байхгүй тий хүн юм байна уу гэж ирвэл бараг юм байхгүй. Ямар гоё юм тий. Өнөөдөр одоо нэг бүжиг болох уу? Ер нь бол хэд 7 хоног хэд өдөр бол тий. Юу яа энэ чинь ингээ цаг заваар яж байгаа тэгээд орой тэдээс цугалцгаа игээл групп байдаг байхгүй тэн дээр нь цуглаад болно орой бүжиглэх тэгээд орой цуглах манайхан ирхөө цуглах юм бүжиглэх юм уу гээл мессеж ирээлсэн мэдхгүй. Яг аюу сонирхолтой санагдаж байна. Тэгээд яг нэг сумдэл ингээд бүжиг болж идэг шүү дээ тий. Тэгэхээр ингээд зүгээр ингээд нэг өдөө молчоо айлын гадаа гэрт одоо ингээд юм сумынхан багийнхан суглаад бүжиглдэг гэхээр бас гоё сонирхолтой санагдаж байна. Хөдөлгөөн хүний эрүүл болгодог гэдгийг л ерөөсөө амьдралд би юм ойлгож илээ. Тийм л юм байт юм байна. Би тэтэрхий залуу наснда бас яаник жоохон гамгүй байсан байж магадгүй. Аав ээжийн сайхандаа яаж өгсөн эрүүл сарвал би бас жоохон гамгүй байдсан юм шиг байна. Одоо тэгэл 50 гараад эрүүл мэндийн хүмүүс гардаг л болчихсон байна. Тэгэлгүй яах вэ? Одоо тэгээд хамбогд сум бол бас сайхан хөгжиж штэ тий. Одоо сая бид нар ингээд сумаас ирэхэд өглөө босоод ингээд харж яхад сумын хөгжил бол янзын сайхан л нэ. Одоо тэгээд дээрээс энэ хамбогд ер нь айл өрх болгоноос чинь оюутлагад ажилтгүү. Нэг юм баг байдаггүй юм уу да. За энэ Тийм бохоо. Хамбогд сум хот болгох төлөвлөгөөтэй зураг төсөл бүх юм гарцаа одоо ерөнхийдөө хот болгох төлөвлөгөөрөө явуулж байгаа. Ангаж шатныхаа төлөвлөлөөр явуулж юм. Ийм ер нь бол албаста хот болно гэсэн тийм юу гарцсан байгаа шүү дээ. Заавар бол юу энэ зураг төсөл бүх юм гарц. Тэгэж одоо энэ нэг том байгууламжийн том компани дэргэд байгаа ч одоо ийм зэрэгтэй сайхан болдгоо л яг уу. Тэгээ ер нь олон сумаар явсан тэгээд ингээл энэ хамбогдын голоор явах чиг сайхан биш. Тэгээд олон ч бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Өдөөний одоо энэ чинь цаг сайхан байгаад өдөөний малчдынхын ч гэсэн ажилмжиргаа ч гэсэн сайхан байна тий. Энэ утгад бол одоо сайхан Монгол орны бас нэгэн ихсэж гисэн ингээд энэ сайхан малчтан сайхан санаа амар залуучууд нь сайхан ингээд ийм ажил хөдөлмөртэй тохилог орчинд амьдарч ивэл одоо бас болж байна. Тийм сайхан биш үү? Монгол орны аль нэг өнцөг болон бүтээн байгуулалт явж явах юм бол одоо сайн хэрэг шүү дээ. Тийм. Тэгээ одоо энэ хөгжлийг дагаад бас залуучууд ч гэсэн ер нь их их суурьт юм шиг байна шүү дээ. Би одоо өчигдрөө сонссон 8 сумын гуйгаантай гэж шүү дээ. Тийм. Тэгэхээр ч ер нь сум болтны дунджаар 3000 орчим 2000 гарантай 3000 орчим гуйгаантай байт юм лээ шүү дээ. Тийм. Тэгтээ нөгөө явцсан улсуудтайгаа нийлээд бас 10,000 гаруй humантай байдаг гоо. Нөгөө ирэх баг. Үзэж харах газар ч ихтэй. Ер нь тэгээ энэ дэмжгийн хитрүү бол ер нь нүгэл зөнгөө цуваа тасардаггүй л үү? тасрахгүй. Тэгэх баг тийм. Дэмжгийн хийж одоо бас тогтчуулаад гэрэл цахилгаан тавьсан, зам харгуй тавьсан. Одоо ер нь тэгээд Монгол орны өмнө төсгийн баг том аялал жуулчлалын төв болох гэдэг юм шүү. Тэг хүнслэж өндөртэй байгалийн баялаг юу үзэсгэлэнт газар их хэлбэхтэй. За. За тэгвэл хоолой цагаан халуун дээр нэчрээ уруулах гарах уу та. Тэгээ тий. За. Талбай хэмжээ ер нь хэрв? Талбай хэмжээ энэ 0.7 га газар шүү дээ. 0.1 га өрөхгүй л гэсэн үг л дээ. Ноо за. Гэхдээ чи ногоон тижээлд ер нь бас нэг газар багддаггүй юм шиг байгаа юм уу тий? Газар багдахгүй. Айл ч нэг энэ өвжний гашаанд тариалаад идэв шүү дээ. Тэгээ манай энд нэг жоохон хүндрэлтэй тал нь усны асуудал жоохон хүнд. Ер нь говийн нөхцөлд ус жоохон тодмог байдаг учраас усны асуудал нэг жоохон хүнд. Устаар бол ногоон тижээл бол урахгүй байна. Одоо би тэнд бас нэг талбайд ургуулж илээсээ одоо энэ талбайд ихэд ургуулсан. Ер нь урахгүй байна гэсэн нөхцөл бол арчилгаа их багтаа юм шиг байна тий. Тий. Малдаа юутай шивжижээ сайтай. Жишээлбэл хавар цаг муудаад 2023 он төрчдөө нэг боодлоо үүс нэг солом 30,000 хүрсэн шүү дээ манай. Тэгсэн. Тэгэхэд энэ үний чи одоо ингээд баг өвлийнхөө өхрийнхээ тижээлийг ингээд баг вэлдээд авсан гэдэг чинь тэгээд бас эдийн засгийн хувьд энэ нэлтэй л дээ. Тийм тэгэлгүй яах вэ? Тэгээд өөр тариан ч бас гайгүй гээд юм байлээ шүү дээ. Би ч нэг үндсэндээ одоо 3 дахь жилээр тарьж байгаа нэ. Оо за. Тэгээд одоо цаг ямарч болоо үйлээ тий. Тэгээ бас нэг өөрийн хэмжээнд ингээд багж гисэн газарт ингээд тариалаад авчнаа гэдэг чинь.
би одоо нодныгийнхан тариалаад ингээд хураагаад нодны би 2 тарьсан шүү дээ. Оо за. Тэ. Тэгээ энэ жил аажуу нөгөө техник юу нэг боломжуулсаа жоохон муутай жоохон аажуу эхэлсэн. Тэгээ энэ жил ганц л тарьсан. Говьд жоохон бордоо хэрэг болохгүй юу? Бордооны асуудал бол яг вэ. Тийм нэг мундаг ийм бордоо гэхгүйгээр зүгээр малынхаа өтөг бууцаар л бордооч нэрээс. Оо за. Оо Галан жоохон хатуу тал руугаа манай ийш. Тэхүү хаа. Ер нь хөрсийг гаргаж гэсэн ер нь хатуу чулуурхаг. Усан жоохон хожиртай тал руугаа. Ийм нэг тийм дулдагдал байдаг. Тэгээ яг гоо ингээд бас алстаа энэ нэг талбайгаа хамгаалахын тулд нэг мод тариад нөгөө ерөнхийлөгчийн хэдэм тэр модны юунд бас нэмэр болоо. Хувь нэмэр оруулаад. Хувь нэмэр оруулаад. Миний 20 мод ч гэсэн тэнд нэг тоодын мод тоодог мод тэр нь ямар амаах. Тэгвэл энэ чинь алус ирээдүйдээ салхины хамгаалалт болоод. Тэгэлгүй яах вэ? Энэ ч одоо 2 дахь жилдээ оргож байгаа мод шүү дээ. Өнөө жил нэг 20 хэдэн 13 мод нэмэт тарьсан. Жилд би нэг 10 мод би ер нь өөрийнхөө хэмжээнд л тарина өгөхөөс бусдаар учиргүй их тийм тарих боломж бололцоож явахгүй зав зааш байдаг учраас. Ер нь мал аж ахуйг гэсэн би ер нь тэгж өсгөдөг шүү дээ. Яг өөрийнхөө хэмжээнд. Тоон бариулаад. Жишээлбэл ингээд 10 ботго. 20 дугуйл. Оо тэгэл болно. Тэгэл дөрөв нэгэн жилд нь юу байгаад заазлахын заазлал эцэг засгийн эргэлтэнд оруулаад ахид дээр нэмэхгүй. Тийм ээ. Хөө яг гоо тэгэл амжирганд үржээвэл заавал олон болох гэж яах вэ тий? Олон зэрлэг малтай байснаас зүгээр Гардаар зөв малтай. Гардаар хэдэн малтай түүнийхээ ашиг шимийг бүрэн авчиж чадах юм бол тэгэл өнөө амьдрал ер нь багдахгүй л дээ. Тэгин. Малын юу гэдэг чинь ашиг шим гэдэг чинь хүнд бол энэ багдахгүй. Тий. Тэгэл нэг айл ингээд 20 мод тарьж байгаад эн чинь бас хичнээн жаал тариавал тэр бүх модонд бас нэмэр бололгүй байх уу? Тэгээ бас тэр үнд нэмэр болдсон болов уу гэж одоо тэгээд засаг зэрэг байгууллагууд нь тэмдэглэж явд юм уу яа гэм. Тэгээ бас нэмэр болдсон болов уу гэж бодоод. Ааха. Тэгээ ингээд мод тарьсан одоо ингээд өргөжилд нь ингэж мод тарих гэдэг. Ингээд жилд нэг 10 мод л тарина. Өөрийнхөө чадал хэмжээнд. Шороо тоосноос ч хамгаална, салхинаас ч хамгаална, тийм ээ? Хамгаална. Тэгээ сүүлд нь талбайгаа хамгаална. Тий. Тэгээ явуулын хүмүүс нь яаж мэдэж ирэх вэ наашаа? Дэлгүүрээ. Тэгээ олон жил болсон болохоор тэгээд энэ бараг хүмүүс мэддэг болчихсон тий. Оо зөц. Адресийн зам дээр хаяг маяг бол байхгүй тий. Хаяг бол байхгүй тэгээд 8 нэрийн дэлгүүр нь шүү дээ тий. Тий. Эндээс л танай энэ голынхан ойр орчмынхан бол хэрэгцээтэй зүйл бол хангалттай авчих юм байна. Тий. Дэм жижигхэн явцсны дэлгүүртэй тэгээд ийш явна. Циклээс сэлбэг. Оо зөө байхгүй биш тий. Тийм байна. Энд чинь сэлбэг нь байна, хувцс нь байна. Тий. Тэгээд энд хүнс нь байна тий. Нэг жоохон хөвтөл байдаг л да. Дэлгүүр бол одож байгаа юу? Дэлгүүр 2004 онд анх байгуулагдсан. Тэгээд тэрнээс хойш л одоо 20 жилийн хугацаанд гэж одоо ч хүн мэддэг болохоос яах вэ тий. Тэгэл одоо жил болгон ямар адилхан байх биш. Одоо бас нэг малын гаралтай бүтээгдэхүүн чинь бас зарим жилдээ бол сайн байна, зарим жилдээ бол тааруу байна шүү тий. Тэгээд бол хажуугаар нь айлууд чинь нөгөө цаг муу болохоор айлууд чинь нөгөө явчихвал тэгээд хүнцөтэй болчихно. Тэгнь. Тий. Доторнууд дээр явчихлаарцсан тэгээд хүнцөтэй болно. Тэгтээ тэгээ явуулын усууд дунд ирд юм аа тэгээд хүн тасардгүй л. Гэхдээ тэгэл заавал малчин гэхлээрээ л одоо нэг сайн сүү махар ширэг амьдралаа залгуулж байдаг ус одоо тэгээд хажуугаар нэг юм байхад бол амжиргаа хангалттай сайхан залгуулаад тийм. Тий. Мөрчсөн тэгээд тэд хүүхдээ сургуулийн төгсгөөд ажилтаа болооцсон дэлгүүр энэ хавчээр тэгээд хавчээр. Одоо энэс илүү яах вэ? Тий. За одоо сайн сүнэ цаг болж байгаа юу? За тэгээд рүүжи хөрөөр ирээд ингээд төгсгээд ирэн тэгэл болно да. За одоо ер нь юу яаж юм танаач чинь? Бод малтай л байна уу? Бод малтай л байна. Баг малаан зарцсан. Нэг шилнэ идэх юм авч үлдчихээл. Нөхрийн дүүгээ тавьчаад тэгээд зөвхөн тэмээ хоёртай л. Өө тэгээд энэ олон ажлыг одоо зэрэг амжуулахад хоёр ч бас тэгээд хоёулахнаа бол бас хүрцэхгүй юм биш үү? Хажуугаар нь бог мал залтай бол тийм ээ. Бог малтай бол тэгээд хөлцгөө зарцсан. Баг малаан зарчаа тэгээд бод нөхөр тэмээ хоёр бол тагаал байна да тэгээд. За одоо нэг 100 тонны нэг яхав.
тоон төдий л одоотой тэгэхээр. Бас нэг шивгамгаа зүрийн тариад тэгээд бас аваад хураагаад дууссан. Одоо нэг жоохон тэрс. Хайтан бас нэг хүлэмжтэй болж яах бол одоо ногоон тэжээлтэйг ингээ холдоо тарчглаар нөгөө зэрлэгэн дөөдөлдөх юм байгаа сүлдээ. Тэгээд чи тариад 3 жил болж байна уу да. Тэгээд нэг талд нь ногоон тэжээлэн тариад нэг талд нь шивгаа тэгээд үнсний хаяг тарьдаг байсан. Тэгээд одоо нөгөө зэрлэгэн дийлдэх юм байгаа нөгөө ногоон тэжээлийнх нь өрн ингээ сэлхэн тийсээ нөгөө хоороо авчиж ингээ дахиж ургаад. Тэгээд зэрлэгэн дийлдэхгүй энэ жил яхан багхан юу авсан. Шивгаа нэг 250 хилийг зарсан да. Тэгээд устын төдий дуусчих шиг байна. Гэхдээ болж шүү дээ. Одоо зарж өрхөн ч одоо яа тэгээд дүүрсэн тий. Одоо ч хүүхдүүд акцнэрийнхаа бас нэг идэх шивгааг ингээд тариад өгч яана гэдэг чинь бас болж шүү дээ. Тий. Танаа голынхан бол энэ суммар нутгаар зохион байгуулагдсан иймэрхүү спортын төрөлд бол бас нэлээд дээгүүр барьжлээ. Жахан төргад дээр юм уу аливаа нэг газар өдөрлөг янз бүрийн юм болоход манай энэ заалнаас одоо бүжиг сурсан хүмүүс босоод бүжиглэхэд бол бас нүүр вардан бахархалтай л байд. Тех баха. Тэгээд бүжгийн тэмцээнээс бас медаль авсан байр эзэлсэн тэр өргөмжлөн байна. Тийм байна. Ястаа гоё. Одоо сүүлийн үед нөгөө Монгол орнд бас нэг дардсан юу чинь бас нэлийн хөгжөөд байгаа. Тэгээд тэрнийг бас манайхан дардс чинь бас бие хөдөлгөөнийг бас их бие хөдөлгөөнд их сайн бас их ашигтай тоглоом билээ л дээ. Тийм баг. Их ухааны тоглоом юм билээ л дээ. Би бас энэ чинь хажуугаар нь тоо бодно тий. Дээрээс нь хөдөлгөө. Чи одоо энэ 2.7 м газар үл энэ чинь 2.7 дахгүй тэгэл тэгэн шүү. мөн ингээл байнга л яваад байгаа чинь нэг хүн одоо яад нэг тэмцээн дээр 10 сум чи яад юм уу өөрөөс нь жижигхэн бооцоо гаргаад ороо тоглолчин. Нэг хүний урамшуулчин, дөрөвсөн хүний урамшуулчин. Хүний гурдан байрын жижигхэн урамшуулдаг чинь. Төрсөн өдөр янз бүрийн тэмдэглэлт үйл ажиллагаа болох юм бол бүгдээрээ эндээ нийлээд нэг өнөөхөн төрсөн өдөр тэмдэглэж чинь. Тэгээ яах вэ? Би нийгмийн хариуцлагын хүрээндэл гэж бодоод энэ бас дээрээс нь хүүхэд багчуудын сургуулийн хүүхдээ амралт болохтой зөв хүүхдүүдээ хөөрхөн бүжгэлжтэй. Эндээс чи хөөрхөн бүжгийн бас хүмүүс хүүхдүүд бас бүжиг сураад авсан бас. Нэлээдгүй хүүхдүүд бүжиг сураад авсан. Эндээ ингээ сайхан караоке чинь тий. Караоке. Энд чи ингээд 2.72 ч юм. Тэ нэг эн чи бүр хэмжээтэй нарийн юутай дүрмтэй журамтай юм блэ. Би бас тийм энэ байх шигтэй 2 хэмжээс энэ 2.37 гэж байна. Тийм байна. 2.37 юм. Тийм байна. Зэвстэй үйл ажиллагаа явуулдаг. Тийм заалууд өстө жижигдэхгүй юм байна. Жижигдэхгүй өдөөний 30 хүн бол хангалттай сайхан бүжиглчихээр. Одоо өвөл бол тэр юугаар тэнэр алаагаад байгаа л. Тэгэл ороод төл малаан тавьчаад ирээд нэг 2-3 цаг бүжиглчээл яваад өгнө. Тэр тусмаа өвөл бол одоо эрт харанх болдог, мал эрт хотдог. Тэгэхээр бас өвлийн оройг бол их л сайхан зугаатай зөв өнгөрүүлдэг хүмүүс байна да. Энэ одоо хэр удаж байгаа вэ? 2001 онд ирсэн. 1 он. Тий. 2019 онд тэр хуучин заалаа, хуучин нэг дэлгүүрийн байшин байсан. Тэрийг зүгээр дотроо язаас чадлаад хийсэн байсан. 4-8 хэмжээтэй тийм дэлгүүрийн байшин. Тэгээд тэндээ эхлээд цуглаад үзүүлээ. Сүүлдээ олон хүн одоо цуглаад тэрэндээ бараг багтахаа байгаа. Тэгээд томсгосон байхгүй. Зөө. Тэгээд томсгоод 2001 онд энийг барьсан. Тэгээд коронавигийн жил яг бариад дуусахад корона карантин гарч ирсэн да. Тэгээд карантин гарч нуусаар ирээд бүжгэлцгээгээр тараад тэгээд явцгаад байсан шүү. Манай голынхан ч одоо яг хөдөлгөөнд дотохгүй манай. бүрэн төвдөө нээлт байж байна да. Яг анхныхаа заалын нээлтмэл дээр авахгүйсэн цаг. Манайх ч бас нэг зохион байгуулалтаар юу яаж нэг бүжгийн багш ачирч бас одоо зүгээр Монгол бүжигнээс гадна бусад мэргэжлийн бүжгийн багш ачирч бүжиг заалгасан нэг 10 хоногийн курс юу гэдэг тэгээд төлөвлөлт юугийн төлөөд энд ачираад
За энийг гэр бол өстой яг ихчийн ажлын байр юм шүү тий. Тий. Өстой 100% таны ажлын байр ах шиг шүү дээ. Сол энэ тэгээд арган чанаад ингээд ингийн ариг өхрийн ариг гэдэг дундаан гараа. Тэгээд нэг өдөр өнжөөл нэг өдөр өхрийн чанаар нэг өдөр ингийнхэн чанаар. Оо зөө. Тэгэл ижлээд явна. Тэгэл аар зэзгийн чанана ороод өрөөнсөн. Тэгэл бараг ингэрээрээ л үжил тэгээд өдөр. Тэгэл өдөр өнгөрөх юм байна тий. Ой чин зөндөө юм хийж шүү дээ. Одоо энэ чинь ингээд өрөм загсаацсан, аар хуруудаа тавьсан. Одоо тэр чинь ингээд ингийн ормог. Ингийн ормог. Очоо тавьсан байгаа байхгүй юу? Аа за. Тэр нь болохоор өхрийн ормог. Айл хэлийн ихтэй бас буцлагж нэрнэ үстэй тий. Тэгээд одоо энэ өхрийн ариг замж байгаа нь. Оо зөө. Өдөө ч одоо яг л нөгөө айраг цагаан илбэгтэй. Сүүл сайн илбэгтэй үе тэгэл. Тэр эдэн жил цаг сажрыг бол энэ цагаан эдийн цайл муутай байсан. Тэгээ энэ жил цаг сайхан тэгээд ер нь цагаан эдийн илбэг сайхан байна уу? Одоо зүгээр өрхийн хэрэглээндээ хэрэгжилж гинүү одоо бас энэ энэ чинь сум руу хүүхдүүд рүүгээ заруулчихдээ. Тэгээд нэг 10 хил болгоол тэгээд сум руу хүүхдүүд рүүгээ явуулчихдээ тэгээд хүүхдүүд зараал. Болж штэ тий. Эрэлт хэрэгцээ гайгүй юу? Дорол зарагдчих уу? Дорол зарагдчихсан. Тэгтээ сум руу эрэлт хэрэгцээ хүмүүсүүд сураад байна л тэгээд хүүхдүүд гэж идэв тэгээд. Энд нэг хороож хатааж байгаа л тэгээд хүүхдүүд рүүгээ явуулчин тэгээд дорол зарагдчихдаг. Одоо энэ бол яг энэ цаг одоо цагт чи одоо энийг л одоо өстө хүмүүс сурсан л улс байдаг шүү дээ. Чин тэгээд нөгөө хий хаван янз юм сайн мэдэг ингэнэ хоормог чинь тий. Ингэний хоормог л гэдэг юм. Энийг ер нь нөгөө юу ямар гэдэг юм бол одоо үйлдвэрлэх юм уу яавал ингэний хоормог болдیں۔ Ингийн чинь саагаад одоо тэгэл яг энэ хоормог руугаа хийгээл тэгэл айраглал айраг шиг ингээ исгэх юм уу тий? Одоо ингээд байгаа нь аахгүй. Бас бүлж исгэх нь тий? Бүлэн тэгээд наадт нь тэгээ сүгээ хийгээл одоо өөрөө ингээд дулаахан юу багаалах юм сайхан эсэл. Амар эсэл өнсч шүү дээ. Тэгээд ингээд тоогоо тавих чинь ингээний нэрмэл нь гарна тий. Одоо ингээд нөгөө хүмүүс ч дангаар нь уугаад ингээд яагаад гэдэг шүү дээ. Ингэний хоормог энтергээл зараад байдаг шүү тий. Одоо яг энэ эсгцэн чигээр нь байх юм уу? Эсвэл ингээд буцлагсныхын дараа хийх юм уу? Энэ чигээр нь юм уу? Энэ чигээр нь дуужуулна ингээд буцалгаа болгоод дуужуулна. Зүгээр энэ чигээр нь ингээд дуусан ч болно тий. Им эсэх тусмаа юу яах вэ? Одоо нөгөө гарч байгаа нэрмэл нь гарч байгаа нэрмэл сайн гарна гэсэн үг бах тий. Эгэс тийж өгсөн бол ингээний нэрмэл энэ одоо эсэд хөөсөрцөл байна л да. Айгу эсвэл үнэрт юм биш үү? Эсэж. Хэдэн усанд эсгүй нь? Тэгээд дулаахан сайхан байх юм бол дараа эсэж штэ. Одоо ингээ би өдөр сүү хийсэн юу дараахан ингээ эссэн байгаа юм тий? Эссэн байгаа юм тий. Өдөр би ингээ саагаад хийсэн ингээл эссэн байгаа юм. Энэ ч одоо ингээний цагаан идэж одоо юм болгонд сайн ингээл хийвэн хаван тий харин Тэхим билээ шүү дээ. Намар болоод цэрүүн над ирэхээр ингэж их эсэх нь гайгүй болоод амтан илүү гоё болон зөөлөн. Одоо болохоор на дулаан цаг болоод эсэлтэн тэг болохоор эсэглэн яхаа эсэглэн дөхөн. Ингээний ааруулн тэр. Янз эсэх юм байна. Ингээний ааруул. Энэ нүү. Тий. Тэр нөхрийн юм уу? Тий, тэр нөхрийн ааруул. Тийм баха. Инкийнх бас нэг юм ер нь цагаан өнгөтэй байдаг тий. Өхрийнх нь болохоор арай шаргал байгаад байна шүү дээ. За хэд хусаа авч ийн? За одоо ингээ сүүлийн 3 дахь усаа авчих. 3 усаар авч ийн үү? Тий, 3 усаа авлаа. Хүүхэд байхад ингээл жалавчтай халсан усаар ингээл юм угаалгаад. Юм угаалгаа шүү дээ. Босонд оруулаад ирдээсэн. Халсан усаа. Ер нь одоо бодоод хахад нэрэл яг тогоо нэрдэг өдрөл их юм угаадаг байсан биз шүү дээ. Тий, яг энэ халсан усаар нь тий. Халсан усаар нь юм угаана. Одоо ч гэсэн тэгэл угаалгын машин тавьж байгаа л угаа шүү дээ. Тэгэл бах та. Улсын чадаа. Хаач юм шууд ингээл мотороос агаал шууд 200-аар эргэлж тийм шүү дээ тий. Хүн зөндөө гард юм шүү дээ. Ямар ч нэг 3 литр орчим хуваа шүү. Тийм ээ тий. Энэ сав нэг 5 литрийн орчим гэж бодоход
Одоо ер нь ийм модон бүрхээртэй айл ер нь байна уу? Энэ баг байхгүй. Бараг байхгүй хаа тий. Одоо бүрхээртэй айл юм байх дандаа ийм Нэг юм тэр ч одоо нэг Bosch гэх мотор хийдэг байсан юм уу? Тэр дээр юм тэр модон бүрхээр чинь. тий мэдгүй юмар модон. Төмөр бүслүүртэй. Төмөр бүслүүртэй тийм. Тий. Бүрхээрлээд байсан. Шүү дээ. Штэ ахтар нүсч явах ч нь. Оо ч амар халуун юм байна. Тавьж байгаа та. Зургатаар ингэж ариг бууж гарч болдог ч юм уу ч юм. Тоодон гарах юм би өрөхгүй. Үгүй одоо Ингээд байж ингээд байгаа. байхтараа байж өгтөж жагаад ороо жоохон өргөлөөр нь ячнаа. За. Шүүч. Танаа хаашаач бас нэг юм одоо нөгөө дэрвийн сангийн аж ахуйн хашаа шиг л биш тэр дэс. Аж ахуйн хашаатай ер нь. Аж ахуйн хашаа шиг л биш тий. Тэгтэн жоохон замбраа муутай л байж мэднэ. Яахав дэ хэрэгтэй юм гэж авсаар байтал сүүлд нь үгүй хэрэг болно л да. Хэрэг болно тий. Тий. Одоо жишээлбэл ноёднынгийн өвсөхэд энэ одоо ингээ хороолтой байж. Ноёдн цаг сайн Энэ ногоо бүтээгээд одоо ноёднынгийн нөгөө талбай тураасан өвсөө ингээд жижиглээ хийгээд хураацсан. Нодлон бол ер нь их өвс гэж хэрэг болоог баг тий. Огт төрглээг. Цаг сайхан байсан. Цаг сайхан байсан. Тий. Тэгээ хавар эрт ногоо гарцсан. Тэгээ ноёднынгийн өвс энэ эрт ороо ээжээ нэгэн цаг ийм байнга байхгүй л дээ. Тэгээд яг ингээл нөөцлөө байж лөөг. Магадгүй 2 жилийн дараа ч юм уу эн чин зод турхам юмыг яаж мэдэх вэ? Тэгэхэд л бэлэн байж байдаг. Тийм одоо жил болгон цаг сайхан байхгүй. Тийм Сайхан ингээд илжчихгүй гэж ингээд сайхан зүг хадгалчулж бол хизээд хэрэг болно л да. Таач та нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлт гэдэг шиг өстой нэг зөнтөө байшин савтай юм байна та. Хэдэн ч гараа шүү. Энэ том дэрэг ямар ч та ч бас том дэрэг наашаа шүтлэгдэггүй үү? Үгүй энэ манай нэг дүүгийн машин байгаа. Энэ за за. 5 толгой энэ баруун нүүрсний замдал тээвэрт явдیں۔ Тэгээд амралт чөлөөнд болцсон юм уу? Яасаа авчир цавчаад ажиллаа болгоцоо зэрэг дахиж ирж нүүрсэндээ явчаал. Тэгээд энэ тавьжити. За. Яг хэвдээ нөгөө эндээс 5 толгой дээр тавихаас л бас арай орчлоод нааш мөнгөнд хэмндэг юм байлгүй дээ. За. Танах юу нь суурин байдаг айлуу? Жилийн дөрөв үү? Сууринтай одоо нөгөө доторлоод үгүй яхав та цаг модул тэгэл оторлно л да. Нөгөө нэг дэлгүүр хоршоотой болохтой зэрэг бас нүүн гэдэг асуудал жоохон хүнд. Бас тийх баха тий. Одоо дэлгүүрээ яах ч үлээ. Тэгтэл одоо цаг модул тэгэл нүүн шүү дээ. Тэгнэ тэгэл оторд явахаас яах вэ? Одоо мал маллахад нэг сайн тал нь материалыг ба сайн болцсон. Дээр үед одоо захиргаалтын үед энэ төр ч одоо мал ховоо татдаг. Одоо ч ховоо татна гэж байхгүй. Нэгэд хоёр тэгвэл бүх юм бэлэн материалыг бас одоо хаана л хятаас очраад юу яхад одоо нугоон дэжэлж ин хэгждэг машин байж байна. Газрыг хагалцдаг трактор байж байна. Суулгачдаг, үр суулгачдаг, өрсөлдөгч байж байна. Тэгэл мал аж ахуй дээр ч гэсэн ер нь тэгээд дээр үе чинь бурамтаг ногт томол юу яадаг гэсэн одоо чинь тэгэл бусад зүйлээр хийгээл ерөөсө мал малхад бол жоохон залуу бол мал малхад бол зовлон бага. Материалыг баацаа. Тий. Бүх юм нь бэлэн болчихсон. Ястаа нэг тоолдог 500-аас байж ивэл тэгэл ядах юмгүй л болчлоо л да. Цаг л жоохон авчаад байна. Цаг зарим жил тий. Гэтэ яг орвол дэлхийд бас ээлж дараал байдаг л байлгүй дээ. Тэр үрдс одоо тэгэлгүй яг тий. Сая ч одоо 23 4 оны үед чинь бас нэг жоохон хавчлаа штэ. Манай шил чинь 6 жил гам болсон шүү дээ. Яа. Ер нь мал их цөөрсөн. Одоо ер нь мал жоохон цөөрөөд байх юм. Тийм хаа 18 оноос хойш нэг юм өвлзөн үдсэнгүү гэж ярьж ирсэн тийм ээ. Малчид цөөрч байна, мал цөөрч байна. Залуу малчид жоохон өөрчлөлт цөөрөөл байна. Тэгтээ яхав дээ энэ үйл залгамжлаад энэ уурхайд ажиж залуу насндаа ажиллаж байгаа тэгэл өвлж үлдэнэ л дээ. Энэ чи уул нь хамгийн чухал юм л өвлүүлж үлдээх нь чухал. Тийм ээ. Тэ. Одоо эн чинь Монголыг одоо энэ олон зуун жил байлгаж байгаа ганц үйлчлэл мал аж ахуй шүү дээ. Тэ. Тэгтээ би энэ уул уурхай хурал зөвлөгөө янз бүрийн юм дээр очиод хэлдэг. Байнга уул уурхай мал аж ахуй хоёр байнгын зэрэгцэн оршиж явах ёстой шүү. Уурхай бол барагддаг эд. Мал аж ахуй бол барагддаггүй
хөгжиж төлжиж цаашаа нэмэгдэж байдаг гэдэг. Тэгээ жоохон яг тэр уулуурхаж бас үйл ажиллагаагаа нь улсын төсөв хөрөнгөнд нэмэр болдог бол тэрний ямар хамаа авах вэ? Тэгэл явж л. Хамгийн гол нь малчтай авчаад байж болохгүй. Тийм. Яг үнэ. Одоо орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь бас аль аль талдаа л ашигтай л байх хэрэгтэй тий. Таавал төрш мөшөө сайн өцөлжээ. Манай ч бол нарны их усүргүй голцол мотороор юм биш тий. Тий. Эрзөөрийн техникүүд бол ямар ч асуудалгүй ажиллана. Би одоо нэг портер тэгэл энэ манай энэ одоо малчин хүнд портер мотоцикл одоо жоохон ярил бас нэг буруучулах одоо нөгөө өв соёлоо гээж байна гэж яриад байдаг. Яг үннийг хэлэхэд одоо малчин улсууд мотоцикл портер хоёр байхгүй бас амжиргаа бол тий. Яа гарахгүй хэрэгцээ болчихж байгаа юм чинь. Хэрэгцээ болцсон. Тий. Энэ явцсан хүмүүс ирээд энэ манай хогийн савнд хог хийхэд би баярлдээ. Өдөө гадаа байж байгаль дэлхий бузарлах юу бохирдуулахгүйгээр энэ дачраа хийж би байхад энэ чавч 2-3 жилийн дараа энэ хогийнх нь үхийг ахиж малтаал төвлөрсөн хогийн зэг дээр аваачаал асгаж идэв. Тийм учраас би энэ улсуудыг ирээд гадаа хаяад ингээд юу яах вэ? Энэ хогийн савн дээр бас ирээд сурцсан хүмүүс чинь шууд хогийн сав руу аваачаал хийж. Тэрүүнд нь би дургуусдгүй харин ч баярлж идэв. Байгаль тайснаас энэ дээр ажим тийш тий. Төвлөрсөн хогийн зэг дээр зүрд навж аж чинь. Тий. За. Тийм л бодолтой байдаг юм да. Тийм амт. Тэр бол за өдөр чи ер нь ингээд дуслаа. Говийн шарнаар гэдэг чи одоо ер нь жаргах боллоо шүү. Одоо нэг орой сайлны цаг өнгөрчүүл тэгэл өдөр богино шүү дээ. Харьцангуй байна. Харьцангуй богсож байгаа. Тийм байна. Одоо чи ингээд нэг 7 цагийн үед гэхэд чинь л нар жаргах гэж шүү дээ. Тэ. Энэ жилийн өвөл юу яаж харж байна да? Энэ жилийн өвлийг бол одоо өвлийг бол гайгүй хол гэж бодоод байна шүү дээ. Өвстэй манай өвстэй альч малын бэлчээр сайтай. Харин хавар нөгөө огтом чийг нь годоо модны 10 сард бараа орсон шүү дээ. Одоогийнх бол энэ жил чийг жоохон хур багтаа байна тий. Энэ жил ахаад 10 сард бараа орчих юм бол тэгэл ерөөс асуудал байхгүй. Ер нь байцсан чиг гэдэг юм л байгаль дэлхийд ерөөсөө яг байгалийнхын тэр байцсан чиг гэдэг юм л ер нь даастай байд юм байна. Энэ хавар одоо тэр хавраас хойш л баг идлээ шүү дээ. Энэ говийн чиг бас их удаан хадгалагдаж байна тий бас тий. Одоо гадны хөвтөс өрөхгүй гайгүй юу? Энэ манай ингэнүүд нэг энэ жил шинэ саа сургаж байгаа юм. Тэгээ манай танил бэнкэр намхаа гайгүй юу. Гэхдээ саад сургах ч бас явдалтай байна. Бас асуудалтай. Тэгтээ тэмээ тэмээ ихтэй нүггүй үнэ энтриг бодвол бас арай дөлгөөх юм том баха. Огшин дан бол огшин тэгтээ гайгүй. Яг нэг унах тугуул шиг ингээд бас нэг татаад авахгүй нэг бодлын амар юм л шүү дээ. Хоёрыг өгөж яхад л хоёрын саачих юм билээ шүү дээ. Ингийг ер нь өдөд сааж энэ өнөөдөр бас нэг жоохон салхитай. Инг холдож жоохон ороочгүй. Жоохон ороо. Бан живлэхгүй нэ. Олон хүмүүс жоохон тэгээд бас магадгүй тий. Энэ жоохон холдоо зогсоо. Яадаг бол энэ жилээс анх сааж нэг ихлээр дандаа залуу ингүүдүү тий. Нөгөө зуд торхон болоод хамаг бүдүү саадаг бодно. Бали жижиг гонжиг шээ. Миний хоолой олон хүн болох энэ юулахгүй байна. Энэ жил бол нэг хатар тураагүй шүү дээ тий. Тураагүй. Тэмээ сайхан юм шүү. Танаа одоо ундаг хэдлийн дөрөв хэрглэж юм тийм үү? За тэггүй дээ баг. Сайн сүгэ аваад тэгээд болчихё тий. Одоо ч нөгөө технологи хөгжсөн
Яг унлага эдгээ дэргнэлээ нөө суун гэж одоо тэрэг техник өгсөн бодохтой зэрэг бас нөгөө уламжлалт ястаа чи хоцрогдоод байна л да. Бас нэг жоохон алдагдсан ч алдагдаад байна шүү. Зарим нь алдагдаад байна. Тэгвэл ерөнхийд нь энэ бас нэг тойрог нь алдахгүй ингээ барай яваад байх юм бол бас болж байгаа маа. Хамгийн олон тэмээтэй сонсч. Танаас юм уу? Тэ. Хамгийн олон тэмээтэй. Галбын говийн үйл дээр бүр үйл дээр угсаа болгоцсон шүү дээ. Энэ чинь баталгаажуулаад. Ааха. Түүнийх гоё өнгө зүстэй гоё бие галбиртай тэмээ байт юм байлээ шүү. Тэгэхээр ер нь бас нэг гадны хүн ортолох жоохон дургу байх шиг байна тийм. Харин тэ нөгөө шинээр саасан гинэ удаа жаахан. Тавыг жоохон холдож өгөө. Та хоёр мань ямарсан тэмээг ингэ саагаад та. За өнөөдөр Батхтахын дээрээд бас нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ. Үнэхээр ажилсаг тун ах хуйч имэйлд ирлээ. Тэгээ инк салцыг гэсээр гадны хүн бас нэг хамаагүй ойртож болдгоо юм байна. Тэгээ ах ич өрөм нь одоо ингэ саагаад ингэ дуусч байна да. За тэгээд нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Одоо бас хөдөө яаж сайхан мал маллахын хажуугаар хамт олонтой зөв эрүүл сарвал амьдарч болдгийм бэ гэдгийг бас өнөөдрийн айлман та бүхэнд харуулсан байхаа гэж бодож байна. За ингээ говийн нэгэн сайхан дулаахан өдөр бас дуусаж байна. Зорж ирсэн айлдаа бас нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ. Ингээд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Төмөнгов аймгийн Хам богд сумын 3 дугаар багийн малчин Батхтах гэж айлаас бэлтгэн хүргэлээ. Ингээд эх 7 хоногийн 5 гарагт шинэхэн айлтаа шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзгуулнаа. Үзэгч та сайхан амраарай.